За сайн байцгаана уу? Та бүхэн харилцаа ба Balanced Life YouTube сувгийг үзэж байна. Юуны өмнө би өөрийгөө танилцуулъя. Би бол стрессгүй амьдрах нууц ном болон голг оршихуй нууц буюу ямар нэгэн хориггүйгээр турхан номын зохиолч Петровийн амьдралын мод Монголд гэсэн сургалтын Монгол дахь албан ёсны багш, мөн төрөлчлөн уран зураг вебсайтыг хөгжүүлэгч, санаачлагч, эрүүлжих Balanced Life болон мотивац хөрөнгө оруулалт гэсэн хөгжүүлэгч итгэл гэдэг хүн байна. Та бүхэнд өнөөдөр наран сүлжээг ашиглан хэрхэн хүслээ биелүүлэх вэ? Нэгдүгээрт, хоёрдугаарт гэх юм бол наран сүлжээг ашиглан хүмүүсийн бодол санааг хэрхэн мэдрэх үү, унших үү? Гуравдугаарт альва санаж бодсон зүйл чинь зөв эсвэл буруу эсхийг хэрхэн таньж мэдэх вэ гэсэн сонирхолтой сэдвээр ярилцах гэж байна. За, наран сүлжээ гэж юу вэ? Наран сүлжээ гэдэг нь өөрөөр хэлэх юм бол доороосоо 3 дахь чакра буюу хүрдийг хэлж байгаа. За, наран сүлжээ маань өөрөө хүний эрх мэдэл, сэтгэлийн хүч, тэнхээ, хөрөнгө мөнгөний чансааг харуулдаг ийм сүлжээ байгаамаа. За, энэ сүлжээний тусламжтайгаар бид нэгдүгээр өөрийнхөө хүслийг биелүүлж болно. Хоёрдугаарт альва хүний санааг бид уншиж болно. Гуравдугаарт гэх юм бол альва та үйлдэл хийх гэж байгаа бол энэ үйлдэлээ наран сүлжээний тусламжтайгаар мэдэх боломжтой. Зөв буруу, аль нь зөв бэ, аль нь буруу вэ? Надад тийм сонголт байна. Энэ зөв, энэ буруу гэдгийг мэдэх юм боломжтой байна. За, нэгдүгээрт наран сүлжээ хаана байрладаг гэх тухай ярилцсан. Наран сүлжээ маань бидний хөвлийн хүндэд байрладаг. Өөрөөр хэлэх юм бол зурган дээр бидний хавирганы төгсгөл буюу хавирга болон өвчүүний төгсгөл нэг зай байж байгаа тийм ээ. Энэ зай бол бидний элэг, уушиг, зүгрэх, нарийн бүдүүн гэдэс цэсний хүүдийн огтлцдаг юм чухал сууг буюу чухал цэг байж байгаа. Энэ цэг дээр байж байгаа ийм сүлжээ буюу чакра байдаг байна шүү дээ. Энэ чакрад энерги байж байгаа. Энэ энергийг бид хоёр дахь тарих гэж нэрлэдэг. Яагаад ингэж нэрлсэн гэхлээр та нар одоо боддоо бидний гэдэс тийм ээ маш мэдрэмт тийм ээ бид нар жоохон багтаа хэрвээ шалгалт өгөх гээд явхад ядгүй гиз маань тий айц хүчээс болоод ч юм уу өвддөг, бацалдаг, ходоод маань өвддөг, агшдаг, сундаг тийм ээ гиз маань гүйлэгдэг магадгүй тийм учраас ч энийг гидсний чакра буюу гэж нэрлэдэг байна шүү. Тухайн хэвлийн болон бидний цээжний хүндий тусгаарлаж байгаа энэ хэсэгт оршиж байдаг энэ чакра буюу хүрдийг наран сүлжээ гэж нэрлэдэг байна л дээ. За, тэгэхээр одоо бид нар энэ наран сүлжээг ашиглаад нэгдүгээрт буюу хүслээ биелүүлэх аргыг судлаа. Зааж өгье та нарт. За, та нар өөрсдөө маш тайван айтайхан байрлал эзлээ зогсож болно, тийм ээ. Өөрийнхөө альва логик бодол санааг өөрийнхөө тархинаас хөөж гарах хэрэгтэй. Энэ тохиолдолд зүгээр хэлж болно, тийм ээ. Миний логик бодол, логик санаанууд буюу эсвэл тархины зүүн тал бөмбөлөг зогсоорой, унтраарай гэдэг командыг та өгөөд өөрийнхөө гарыг тийм ээ биеийнхээ уртын дагуу дээрээс доошоо, доороос дээшээ биенээсээ 20-30 см орчим зайтайгаар явуулах нь шүү дээ. Би рүү даав ингээд эргүүлэх юм. Явуулах юм. Ингээ явуулж идэл тань дээр тийм ээ тухайн энерги нэгт ч юм уу, тэ тухайн энерги эсэргүүцэл ч юм уу. Ямар нэгэн байдлаар та энергийг мэдрэн. Та дуршлаггүй хүн ч байж болно. Тэгтээ та энергийг өнөөдөр чадахгүй маа гэхэд дараа маргааш ч юм уу нөгөөдөр мэдэрнэ гэдэгт би бол итгэл төгс байна. За, тэгээд гараа явуулах нь шүү дээ, тий. За, энэ одоо энерги эсэргүүцэл ч юм уу, энерги нэгтрэл ч юм уу, эсвэл халуун дулаан мэдрэмж ч юм уу, тий. Наран сүлжээний орчим маш их байдаг. Угаасаа байх ёстой. Төвлөрөлд орох хэрэгтэй. Төвлөрөлд ороод тэгээд логик бодлуудаа бол өөрөөсөө авч хайснаар энэ хэсгийг та мэдрэх боломжтой. За, гараа байрлууллаа. Тэр наран сүлжээнийхаа энергийг та мэдэрч байна, тийм ээ.
дарамт чинь эсэргүүцэл үзүүлж магадгүй тийм ээ. Эсвэл маш их нэгттай байж магадгүй, эсвэл халуун төлөв мэдрэмж идэж магадгүй. За та наран сүлжээнийхээ энэ мэдрэмжийг мэдэрлээ. Мэдэрсэн бол сайн байна. За одоо та өөрийнхөө дараагийн ээлжинд юу хийх хэрэгтэй гэхэлэр та өөрийнхөө хүсэж байгаа ямиг наран сүлжээндээ дүрсэн маягаар тэг кино маягаар жижигхэн кино маягаар оруулж өгөх хэрэгтэй байхгүй. Дүрсэн маягаар босоод хийж болох юм тийм ээ. За жингээ хасах чин хүрхгүй, чадал чин хүрхгүй, сэтгэлийн тэнхээ чин хүрхгүй байсан бол та эндээс ирчгүүч авцсан байж болох юм. Магадгүй одоо босоод хийж болох юм тийм. Ямар нэгэн сайхан санаа байжсэн тэрнийг хэрэгжүүлэх гэж таныг түүнийг барьж авч чадахгүй байсан бол магадгүй та яг одоо аваад хийчихэж болох юм аа. Энэ бол хүн болгонд хүртээлтэй, хүн болгоныг бол хийж чадна. Магадгүй өнөөдөр танд болохгүй байж болно. Гэхдээ та төвлөрч сурснараа та альва зүйлийг тийм дүрсжүүлж тийм ээ сурснараа наран сүлжээний энергитэй үнийг солилцуулснаар та өөрийнхөө хүссэн үр дүнд хүрэх нь хүслээ биелүүлнэ гэдэг нь гарцаагүй. Гарцгүй танд өнөөдөр болоогүй бол юу хэрэгтэй гэхлээр туршлага хэрэгтэй. Жолооч хүн нэг удаа тийм ээ хааз гэж юу вэ, тормос гэж юу вэ, өрүүл гэж юу вэ гэдгийг заалгаснаар хүн болгон жолооч болдоггүйтэй адил. Түүнд дадлага туршлага хэрэгтэй байдгийн адил тэр хүн харанх үед тийм ээ шүнийн жолоо хийж, уулын жолоо хийж, бороотой, цастай, мөстэй жолооч хийжээж тухайн хүн сайн жолооч болдгийн адил таач гэсэн хэрвээ таны хүсэл эрмэлзэл байх юм бол багч гэсэн тийм ээ өдөр болгон энэ ажлыг энэ дасгалыг хийснээр өөрийнхөө хүслийг биелүүлэх тийм чадвартай болох боломжтой байдаг. За одоо 2 дугаар сэдв буюу 2 дугаар сэдв нь юу гэхэлэр тухайн хүнээс мэдээллийг унших гэсэн нэг сонирхолтой сэдв байж магадгүй юм тийм ээ. Тухайн хүний мэдээллийг наран сүлжээний тусламжтайгаар яаж мэдэх вэ тийм ээ. Тухайн хүн танд сайн хандж байна уу, муу хандж байна. Тухайн хэлсэн үг нь үнэн байна уу, худлаа байна уу гэдгийг та яаж мэдэх вэ? Тухайн хүн маань тухайлбал өрөө өгнө гэсэн тэдэн сарын тэдний үг нь дотор өгнө гэсэн үнэхээр чин сэтгэлээсээ байна. Эсвэл худлаа хүнээс мэдээллийг унших тухайн хүн танд яаж хандж байгааг мэдхийн тулд тухайн хүний мэдээллийг та унших хэрэгтэй шүү дээ. За туршлагатай хүмүүсийн тухайд бол тухайн хүний тухайд бодох төдий тийм ээ таны наран сүлжээнд ямар мэдрэмж төрж байна тийм ээ. Тухайлах юм бол сайхан эрг мэдрэмж төрж гэнэ үү? Сайхан одоо бүлийн дулаан мэдрэмж төрж гэнэ үү гэдгийг та өөрөөс мэдрэн эсвэл одоо хүүтэн хүндий тийм мэдрэмж төрж гэнэ энэ худлаа хэлж гэнэ үгүй юу гэдгийг та өнөөгөө мэдэрнэ штэ. Хэрвээ та дуршлаг багтаа бол магадгүй тухайн хүнтэй нэг өрөөнд байгаа тохиолдол тийм тухайн хүнийхээ эсрэг таалдаа зогсоод өөрийнх нь наран сүлжээг тухайн хүний наран сүлжээнд шилжүүлээд яг тухайн тэр ярьжсэн сэдв дээрээ тухайн тэр юм дээр төвлөрөө та өөрийнхөө мэдрэмжийг мэдэрч болох юм тийм ээ. Ходоод гэдс чинь бүлээн дулаан уур амьсгалаар дүрч байна уу эсвэл айц мэдрэгдэж байна уу? Танд ямар тухайн зүйлд чинь тий үнэн сэтгэлээсээ хандж байна эсвэл таныг худлаа яриад байна гэдэг та мэдэрч болох нь шүү дээ тийм ээ. Мөн түнчлээ одоо энэ хүн үнэхээр одоо өнгөн дээр айгу муухай ашиглаж исэн ч гэсэн үнэхээр чин сэтгэлээсээ танд хандж байна уу? Эсвэл өнгөн дээрээ сайхан ашиглаж агаад үнэхээр худлаагаасаа танд хандж байна уу? Таныг ингэж аргалаад өнгөрөх гэж байна гэдгийг иймэрхүү байдлаар та мэдрэх боломжтой байна. За 3 дугаарт нь танд нэг тохиолдож байгаа чухал үйл явдал боллоо байна гэж бодъё. Тухайлбал одоо энэ хүн миний хань болж чадах уу үгүй юу гэдгийг та мэдрэх хэрэгтэй байна гэж бодъё. Тухайлбал одоо энэ хүн танд өрөө өгөхгүй юу гэдэг тухай та бодож ийн гэж бодъё тийм ээ. Энэ хүн сайн хүн үү муу хүн үү гэдэг дээр та бодож ийн гэж бодъё. Гэхдээ энэ сайн хүн муу хүн гэдэг дээр би бас өөрийнхөө санал бодлыг хэлье гэж бодож байна. Хүн болгон уул нь бол ихэс төрхтөө сүү шиг цагаан сэтгэлтэй сүү шиг бүх ажил үйлс нь бүтгээр төрсөн байдаг юм аа. Гэвч одоо ажил амьдралын явцад тийм ээ хүн өөрөө муухай санаатай болдог, өөрөө хүнийг хулигддаг ч юм уу өөрөө муухай болж хувирдаг байхгүй. Энэ бол энэ хүний буруу биш юм аа. Тухайн хүний тухайн орчин нөхцөл нь энэ хүнийг ийм болгоцсон юм аа. Тийм ээ.
гэдэг дээр та бүхэн бас аягүй сайн тийм уучлалтай хандж явах хэрэгтэй шүү тийм ээ. Тухайн хүнийг та мэдээллийг уншлаа, танд өөрөө хүн гэж энэ хүн бодолтой байна уу, үгүй гэсэн бодолтой байна уу? За үгүй гэсэн бодолтой байгаад энэ хүний чадал нь үнэхээр хүрэхгүй байх юм бол магадгүй танд одоо бүлийн дулаан мэдрэмж орох нь шүү дээ. Тухайн хүн маш их чадалтай байсан, мөнгөтэй, төрхтэй байж энэ хүндэстээ өгөхгүй дээ гэж бодж ил танд хүүтэн мэдрэмж ирэх нь шүү дээ. Тэгэхээр миний түрүүчийн ярьсан тэр санаатай холбогдуулаад альва амьдрал баян болохоор альва бүх зүйл өөрчлөгдөх гэсэн бодол дээрээс үндэслээ та одоо тухайн мэдээллийг уншиж болох нь шүү дээ. Энэ хүн таны хань болох уугүй юу тийм ээ? За энэ сургуульд та хорч чадах уугүй юу? Энэ шалгалтыг та амжилтад авч чадах уугүй юу гэдгийг энэ мэдээлэл энэрхүү саяны аргаар мэдэрч болох нь шүү дээ. Өөрийнхөө наран сүлжээн дээр төвлөрөнгөө наран сүлжээ чинь таны бид ямар мэдрэмж оруулж байна, таны бид ямар мэдрэмж өгч байна гэдгээр та өөрийнхөө тэр шийдвэрийг гаргах бас боломжтой байдаг байна шүү дээ. За дараа нь хамгийн чухал нэг сэдвээр энэ наран сүлжээний энерги чухам юунаас бий болдг юм бэ тийм? Наран сүлжээний энерги нөөцтэй юу эсвэл нөөцгүй шахагдчихгүй юу гэдэг дээр ярив. За тухайн хүний үедээ сэтгэлийн тэнхээ, хүч чадал болон альваад хэрвээ тухайн хүн тийм ээ эерэг сөрөг ханддаг хандлагаас нь болоод тухайн наран сүлжээнд энерги шахагдчихгүй юу эсвэл шахагдах уу гэдэг нь мэдрэгдэнэ. Хэрвээ тухайн хүн альваад сөрөг ханддаг тийм сэтгэлийн тэнхээ муутай ийм тохиолдол байх юм байгаль дэлхийтэйгээ мөн зүй зохистой харьцдаггүй эсвэл байгаль дэлхийдээ дургүй за аялах дургүй хүн байна шүү дээ. Тухайлбал аялах дургүй хүн бол мэдхгүй тодорхой хэмжээгээр бол одоо байгаль дэлхийтэйгээ харьцах, тэндээс кайф авах, тэндээс сайхан мэдрэмжийг авах чадлагүй тийм тэнхээгүй учраас аялах дургүй байгаа гэж миний хувьд боддог. За тийм хүмүүс бол тэр наран сүлжээний маань энерги шахагдах тийм нөөцтэй байдаг ахна шүү дээ. Хэрвээ альва тухай хүн эерэг хандлагаар ханддаг тийм ээ байгаль дэлхийдээ хайрт тэмиг бол сэтгэлийн альва юмд хандах сэтгэлийн тэнхээтэй хүчтэй ийм байх юм бол наран сүлжээний энерги үргэлж шахагдчихгүй үргэлжийн одоо мөнхийн маш их энергитэй байдаг байх нэ. За миний энэ олж мэдсэн энэ мэдлэгийг тийм ээ та бүхэнтэйгээ ингэж иймэрхүү хуваалцж байгаадаа маш их баяртай байна. Та бүхэн энэ мэдлэгийг өөрсдөө хэрэглээд ямар үр дүн гарсныг комент хэсгээр бидэнтэй хуваалцах юм бол бид нар маш их баяртай байх болно. Мөн түнчлэн хэрвээ та нарт хэрэгтэй иймэрхүү сүнслэг тийм ээ сэтгэл зүйн ийм мэдээллүүдийг шинэ сургаг мэдээллүүдийг сонсхийг хүлээж авахыг хүсчээвэл та нар манай сувагт бүртгүүлэх буюу subscribe дараарай. Мөн түнчлэн лайк дараач өгөөрэй гэж та нараасаа чин сэтгэлээсээ хүсэж байна. Ингэснээр та манай мэдээллийг цаг алдахгүй авахаас гадна тухайн сувгийг хөтлөгч авторт ямар нэгэн байдлаар урам зориг өгч байна гэсэн үг юм аа. Энэ сувгийг хөтлж байгаа автор нь бас л хүн юм болохоор хэрвээ та нараасаа урам зориг авч явах юм бол илүү сайхан мэдээллүүдийг илүү сайхнаар та нартай хүргэж өгч чадваруудыг энэ төслүүдийг та дэмжиж байгаа бол 50 20 34 42 71 гэсэн хаан банкны итгэл гэсэн данс руу та бүхэн мөн донейт буюу ханд өргөөрэй гэж та бүхнээс хүсэж байна. За миний мэдээллийг хүлээж надтай хамт байсан, миний сувагтай хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Та бүхний ажил үйлс үргэлж дэлгэрч байх болтугай гэж хүсээрэй. Баярлалаа.